За сургуулийн ахлах сургуулийн хүүхдүүдэд сургуулийн төгсөөд мэргэжлийн баримж олгох. Иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан төрийн үйлчилгээг сайжруулах зорилготойгоор засгийн газраас энэ жилийг эргэн төртэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Сүүлийн жилүүдэд төрд итгэх иргэдийн итгэл суларсан байна. За тиймээс иргэдийн санал хүсэлтэнд тулгуурласан оролцоог хангасан ил тод хариуцлагатай цахим үйлчилгээг хөгжүүлэх нь чухал байгаа юм а. За энэ талаар засгийн газрын хэрэглэх газрын дарга Бэмс уран хэлсэн юм а. За тиймээс орон нутагт мөн энэ чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас төрийн албан хаагч нарт сургалт хийж чиглэл өглөө. За үүнээс яг биднэрт хамаатай орон нутгийн энэ оны 23 дугаар доллар утсан төлөвлөгөөнд бол нийтдээ нэг 4 чиглэлийн 5 чиглэлийн 74 багц арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа. За энэс яг аймаг орон нутгийн холбоотой 31 арга хэмжээнүүд байна. За энэ арга хэмжээнүүд бол ялангуяа иргэдэд төрийн үйлчлэгийг иргэдийн яг хэрэгцээнд чиглэсэн үйлчлэгийг зүгээр бид ийм л үйлчлэгээ үзүүлэх ёстойгоо суудаг ш иргэдэд ямар хэрэгцээ шаардлага байгаа юм бэ? Төрөөс авах үйлчлэгээ авах ямар хэрэгцээ шаардлага байгаа гэдэгт нийцүүлэх асуудал байгаа. Нөгөө талаараа төрөөс гарч байгаа бодлого шийдвэрт иргэдийн оролцоог хангах, иргэдийг өөрсдөө нь оролцуулах асуудал бас чухал ийм чиглэлийн асуудлууд байна. За аймгийн хувьд бол өөрсдөө санаачлахаараа зохион байгуулалт хийж байгаа ажлууд бий. Орхон аймгийн хувьд бол хадсангүй бид нар аймаг болгоно жил болгон үнэлт өгнөдий. Хяналт шинжилгээ үнэлгээгээр. Тэргээр бол өнгөрсөн онд сүүлийн жилүүдэд ер нь дандаа тэргүүлэх аймагуудын тоонд орж явдаг. Харьцангуй төрийн алба бол доктортой сайн ажилдаг ийм төрийн албатай. Гэхдээ бас анхаарч хэлэх асуудлууд мэдээж хэрэг бай таараа. Тэгэхээр учраас аль болох дутагдaltaй зүйлүүд тэрийг зас салруулж илүү үйлчлэгээ сайжруулах, ажлаа сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах, нөхцөлийг бүрдүүлэх, айл болгон өрх болгоныг орлоготой байлгах чиглэлээр хийж байгаа ажлуудыг бол сайжруулах юм ажлууд явагдаж байна. Эргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд төрийн 320 гаруй байгууллагын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөсөн. За түүнчлэн төрийн үйлчилгээний стандартыг шинжлэх, нэг цагийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр 70 гаруй төсөл хэрэгжүүлэх юм. Үүнээс орон нутагт 30 гаруй төслийг хэрэгжүүлнэ. За энэ жил Орхон аймагт төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр хүртээмжтэй хүргэх үүднээс Баянцагаан, Говьл, Эрдэнэгт багийн төв барихаар болсон. За ингэснээр иргэд нэг дороос төрийн анхан шатны бүх үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм а. Сургуулийн ахлах сургуулийн хүүхдүүдэд сургуулийн төгсөөд мэргэжлийн баримж олгох.